Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн байгаль орчноос шалтгааллах өвчний онцлогоо тандалтын тасгийн дарга Сэрэн Чимэд. Малын их хэмж, мал эмнэлгийн эмгээх судлаач мэргэжилтэй, мал эмнэлгийн ухааны доктор зэрэгтэй. Мал эмнэлгийн салбарт 25 жил ажиллаж байгаа. Япон, Канада, Израиль, Америк нэгдсэн улс зэрэг улсад малын эмгээх судлал, хор судлал, мал эмнэлгийн нийгмийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй адил зэрэг чиглэлээр мэргэжилд дэвшлүүлсэн. Шинжлэх ухааны технологийн томоохон 7 төсөл дээр ажиллаж байсан. Дорногов аймгийн Улаанбаатар суманд 3 удаа очиж мэргэжлийн зүгээс анхны дүгнэлтийг гаргажээ. Ямар ч байсан энэ байгаль цагуурын өөрчлөлтөд холбоотойгоор нөгөө талаар энэ уур уурхайн одоо тодорхой нөлөөлөлтөд ийм шалтгаанаар одоо энэ мал өвчлөл гарсан байна гэж ингэж үзэж байгаа. За тэр шинжилгээ судалгааны үр дүнгээс бас нотлогдсон байгаа. За бидний анхны дүгнэлтээр бол бид яг одоо зарим элементийн нөлөөлөл байна. Энэ одоо хүнд элементтэй холбоотой байна гэж ингэсэн ийм дүгнэлтүүдийг бол гаргасан байгаа. За мөн малынхаа эмнэлзийн системтэй мал дээр бие дээр гарч байгаа өөрчлөлтүүд малын бас дотоод интерьерүүдийг бас үзсэн байгаа бид нэр. Одоо хоёр дахь удаагийн тэр томилтоор очихдоо бид нар бол нэлээд олон малыг бол хамруулж шинжилгээ хийсэн байдаг л да. Зөвхөн тэр норсронгой мал биш тэр хавийнхын малнууд. Сүйд нь засгийн газрын тогтоол гаргахад бид нар бас нэг одоо 3 бүс болгож тэндээ судалгаа хийсэн байна. Өөрөөр норсронгойн тэр орчны одоо мал, за түүнийг тойрч байгаа айлуудын мал, түүнээс гадна одоо тэнд бол хамаа байхгүй тийм ээ. 90 км-ийн цаас 100 км-ийн цаана одоо хол байгаа. Бүр салхиныхын эсрэг талд байгаа айлын малаас хүртэл бид одоо шинжилгээ хийгээд тэгээд тэдний хооронд одоо ямар ялгаа байна вэ харьцуулаад ингээд аль биесны үйлдвэрлэлийг харах юм дүгнэлтийг өгсөн байна. Яг нь ер нь бол манай одоо төв лабораторийн гаргасан онцлог бол одоо ерөнхийдөө бол хүлээн зөвшөөрсөн. За бас энийг бол баталгаажуулах шаардлага гарсан. Баталгаажуулахын тулд бид нар бол солонгос улс руу бас дээж явуулаад тэгээд тэн дээр бол шинжилгээ хийсэн. За солонгостой улсын дээжин дээр бол бас тодорхой дээжин дээр бол одоо селений өндөр агуулгатай байна гэж ингэж гарсан байгаа. За засгийн газраас сүүлд нь бол бас ажлын хэсэг томилсон байгаа. Тэнд 10 гаруй эрдэмтдийн байгууллага төлөөл болгоод за энд бас бараг 60 дээлтэд ажилласан санагч байна. Энэ бол судлаач нэлээд олон судлаачд ажилласан. За тэд бол бүгдээ өөр чиглэлээр судалгаа хийсэн. За ингээд эцсийн үр дүн бол юу гэж гарсан гэхээр энэ бол селений илүүдэл байна гэж селен хүнчил гэдэг одоо бас илүүдэлтэй байна гэж үзсэн байна. Хоогийн малын үзүүлж байгаа эмнэлзийн шин тэмдэг нь өөрөө яг одоо тэр селений илүүдэлтэй байх үед бол мал илэрдэг тийм шин тэмдэг байгаа. Өөрөөр малын дуруу сундаг, өснөөс нь хацарч ундаг гэдэг юм тийм ээ. Тэгээд элэг бөөр дэлгүүн дээр одоо юм сарвтууд үүсдэг. За тэгээд ууршинд эмгэг үүсдэг гэсэн ийм өөрөөр онцлогуд бол ажиллагдсан байна. Тэгэхээр селений илүүдэл гэж Монгол урд өмнө бол одоо онцлогдож байгаагүй. Энэ анхны тохиолдол бол одоо энэ Дорногов Улаанбаатарт хэлж байгаа. Байгаль дээр бол бид нэр ингээд хүнд элементийн хорлог гэсэн юм бий л дээ. Тэр нь ямар нөлөөгөөр гарч ирэвэл өөрөө бол элементүүд чинь байгаль дээр ингээд тодорхой дагуултай байж идэг. Тэр нь хүний нөлөөгөөр өөрөөр хэлбэл одоо тэр олборлох юм уу тийм ээ? Уул уурхай хөгжүүлэх гэдэг юм уу? Одоо ийм асуудлуудын үр дүнд тэр элементүүд зүгээр хөдөлгөөнд орж байгаа байхгүй. Тэгээд эргээд одоо биологийн систем рүү одоо ямар нэг байдлаар тийм ээ малын ус, тэжээл, урмал агаараар дамжаад биеийн хахад нэвтэрч байгаа. Ингээд малын биеийн хахад ороод био аккумуляц гэдэг юм уу? Био хоримтлал үүсгэж байгаа. Тэр био хоримтлал нь яа гэм нэхлээр энэ хүнд орсон биеийн хахад орсон хүнд элемент бол биеийн хахадын эсийн төвшөнд явж байгаа тэр нарийн процедурыг саатуулдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл биеийн хахад одоо явж байгаа ферментийн системийг бол гажуудуулаад ингээд цаашдаа бол чинь одоо малын нөгөө ген тийм ээ удам зөөд нөлөөлөх ийм одоо том эрсдэлтэй байдаг шүү дээ. Тийм юм ерөөсөө байхгүй сте гэж бас хэлж байгаа хүмүүс бий. Тэрийн нэлээд өндөр олон жишээл усууд бол энд ямар ч технологи өөрчлөлт байхгүй та юу яриад байгаа. Энд ямар ч уул уурхай нөлөөлөл байхгүй та юу ярьж байна. Ийм онлын үнэтэй үнэсгүй юм хэлж болохгүй. Энд нөлөөл байгаа. Би энийг бол баттаа хэлж чадна. Яагаад гэвэл одоогийн бидэнд цугсан энэ материал шинжилгээний үр дүн юуныг хэлж байгаа байхгүй юу? Энэ бол анхны одоо миний задлсан тэр одоо эхний сийнэ. Тийм ээ. Энэ нэлээд удаан байгаас. Гэтэл одоо нөгөө засгийн газрын тогтоолоор очиод задлсан мал их энэ. Энэ хоёрын хооронд ялгаа байна уу? Нэг газраас авсан мал шүү дээ энэ чинь. Гэтэл энэ нөгөө харьцаж байгаа шал өөр газраас авсан мал юм байна. Яас. Хардаа энд тийм улаасан байсны байна уу? Байхгүй. Одоо судлаач профессор Жон Гизи гэдэг хүн бол одоо энэ асуудлаараа бас одоо санал солилцсон байдаг. Тэгээд тэр хүн бол хэлэхдээ тааны одоо тавьж байгаа энэ онц бол одоо гарч байхгүй нэ.
Ягаад гэвэл танай тэнд уран холбогддог уу гэж асууж ирсэн. Танай тэнд уран холбогддог уу гэж асууж ирсэн. Шинжлэх ухааныг хэзээ ч хинч өөрчилж чадахгүй. Өнөөдөр ч гэсэн бас өөр асуудал байгаа гэднэлт шинжлэх ухааныг хийгээд гаргаад ирсэн юмыг бол та нар энэ болох ба энэ бол одоо тийм улс төрлөмс аястаа хүмүүсийг сэтгэлгэсэн юм байна гэж. Энийг одоо бодлого болж байгаа усуд нууж хааж яах гэдэг юм бэ? Хэрэггүй шүү дээ. Тийм ээ? Энд эртэл байгаа бол бид эртлийн талаараа хэлээд өгч л дээ.